Окей. Hello World гэ парама бичсэн гэж найдаж байна. Гэхдээ түрүүний шиг тийм бэлий мачлахаар бүгдийг гараараа бичсэн болов уу гэж найдаж байна. Яагаад тэгэхээр анх суралцж байгаа үед бол эдгээрийг бүгдээрээ гартаа оруулахын тулд нэлээд олон дахин бичих хэрэгтэй. Тэгээд эдгээрийг нэлээд бичээд гартаа ороод ирсний дараагаас бол бид нэр код snippet ч юм уу янз бүрийн өөр хурдан парам бичих талаар бол дараа нь бид нэр бол бодох хэрэгтэй. Эхлээд бол бид нэр бол бүгдийг нэг нэгээр гараараа бичсэн нь болж байгаа. Тэгээд өнөөдөр бид нарын үзэх зүйл маань юу юм бэ гэх юм бол комент гэдэг зүйлийг үзнэ. Яагаад тэгэхээр би дараагийн хичээл дээр энэ айгүй болон комент бичих болно. Комент гэдэг нь үндсэндээ юу юм бэ гэх юм бол компьютер энд байгаа кодыг комент гэсэн кодуудыг нь бүгдийг алгасан нь юу ч хийхгүй гэсэн үг. Ер нь бол компьютер бол тэр комент гэдэг зүйлийг харахгүй, компьютерийн хувьд бол тэр комент гэдэг зүйл бол огт байхгүй. Зөвхөн комент гэдэг нь бол зөвхөн хүмүүст зориулсан параметрууд хүмүүст эсвэл өөр параметруудад зориулсан тийм л зүйл байгаа комент гэдэг маань л. Яг одоо комент нь гэхдээ дотроо хоёр янз. Миний одоо энэ эдитер дээр бол энэ би зарим үнгийн бас янзсан байж магадгүй. Яагаад тэгэхээр би комментийг дандаа улаан өнгөөр харах дуртай. Наа чинь бол өөр өнгөөр харагдчих магадгүй. Коммент нь дотроо хоёр янз. Энэ маань бол single line comment, эсвэл inline comment янз бүрээр нэрлэдэг. Inline comment гэсэн үг зөв гэж бодож байна. Inline comment гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ хоёр ташаа зураасыг тавьсны араас байгаа бүх зүйл маань бол comment гэсэн үг. Одоо үүнийг би copy paste энэ тавьж болно. Эсвэл би end хаасаагүй тавьж болно. Энэ маань бол одоо энэ дахир зураасыг тавьснаас хойш enter дараагийн хүрэх хүртэл энэ зүйл маань бүгд comment гэсэн үг. Дараа нь multi-line comment гэж байгаа. Multi-line comment нь болохоор түрүүний дахир зураас тавьад араас нь од тавиад дараа нь enter одоо энэ хооронд бол юу ч хийж чадна. Энэ бүгд comment. Тэгээд энэ маань бол эсрэгээр од ташаа зураас. Энэ хоёрын хооронд байгаа бүх зүйл маань comment. Окей. Одоо comment гэдэг зүйлийг бол ойлгосон гэж найдаж байна. Дараагийн хичээл дээр бид нэр энэ дотор янз бүрийн comment хийх болно. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа баяр та.